Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгий хэлээрэ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань лав гарагийн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрв таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд хам сонсож байгаа бол сувгаа солихыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрв танд сонсож чадаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сугаар нөхөд сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 10-ны лав гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болсон байна. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Манай нэвтрүүлэг лав гарагтаа сонсогчдоос ирсэн ганц бие хүмүүсийн түүх, тэдэнд тохиолдсон асуудлуудын талаар хүрдэг байгаа. Мөн таач гэсэн ариун бэлэг @mjlradio.com хаягаар өөр тулгарсан асуудлууд болон сонирхолтой, хөгжилтэй мөн хүндхэн ч юм уу те нэмэх 21 түүхүүдийг илгээж болох байгаа шүү. Бас унтлагын өрөө насанд хүрэгчдэд зориулсан хаалттай групп маань нээгдсэн байгаа. Тэгэхээр унтлагын өрөө гэд кириллээр бичээд Facebook дээр хайгаад ороод ирэх юм бол хүсэлтэд явуулах юм бол би өөрөө админ нь учраас халиуканд ингээд авчих болно. Тэндээ та нар маань өөр тохиолдож байсан эсвэл бусдад тохиолдож байсан түүхүүдийг нэрээ ном постлох боломжтой байгаа. Мөн хүмүүсийн постн дээр хэрвээ ичи санаа зовоод байгаа бол өөрсдийнхөө нэрийг нуугаад комент үлдэх боломжтой юм групп нэгдсэн байгаа шүү. Тэгэхээр идэвхтэй оролцоорой манайхаа. За эхлээд ямар тач сонсогчоосоо ирсэн захидлыг хүргэн тэгээд дараачаас нь утсаа нэнэ. Манай шууд эфирийн дугаар болох 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд маань нээгдэх болно. Тэгэхээр эхлээд захиагаа сонсчоод дараа нь шууд эфирийн дугаараа нээе. За шууд захиараа гуаръя. Сайн байна уу? Энэ талаар зөвлөгөө туслалцаа үзүүлчих хүн байхгүй болохоор танаа нэвтрүүлэгт захиа бичгээр шийдлээ. Би нууц эрхтнийхээ хэмжээнд тийм ч сэтгэл хангалуун байдгүй л дээ. Эмэгтэйчүүдтэй уулзаад дотн харилцаанд орохоор нэг тийм үнэхээр жаргаж мэдэрч байгаа юм шиг байхгүй юм. Би бол бүсгүйчүүдийг бүр орилуулад байж чадахгүй болтол нь дотн харилцаанд орохыг хүсдэгч чадахгүй л юм. Тэгтэл манай найз саяхан нууц эрхтэндээ вазелинч гинүү, силиконч гинүү нэг юм шахуулсан гинэ. Тэгэхээр нь би ямар байна гэсэн ёстой гоё байна гэдэл байгаа юм. Би тэрийг сонсмогцоо судалж эхэлсэн юм аа. Зарим нь сайн, зарим нь муу, зарим нь бүр хэдэн жилийн дараа нууц эрхтэн чинь ажиллахаагүй болно гэд бах юм. Манай найз болохоор зүгээр байна, сайхан байна л гэд байна. Заавал вазелин, силикон гэхгүй филлер, имплант, биомах гэд олон янзын томруулах үйлчилгээ байдаг юм шиг байна. Яг ийм зүйл хийлгээд олон жил болж байсан хүн байна уу? Эсвэл хийлгэж байсан хүнийг таньдаг хүн байвал яадаг, ийдэг тухай мэдээллийг хуваалцаач. Ер нь эрчүүд маань энэ зүйлийг яаж шийдэж байна? Зөвлөд өгөөрэй. Баярлалаа. Над чиг энэ асуудлыг яахаа мэдэхгүй олон залуус байгаа хаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийн захиаг уншиж танилцууллаа. Энэ сонсогчийнхоо бичсэн захиаг онцлон өнөөдрийн нэвтрүүлгийнхээ сэдвийг нууц эрхтнээ томруулчихвал яах вэ гэдэг сэдвээр ярилцах болно. Та энэ тал дээр ямар нэгэн туршлагатай бол бидэнтэй холбогдож туршлагаасаа хуваалцахыг урья. Мэдээж таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчил сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа. Тиймээс айж санаа зовхгүйгээр ичиж эмээхгүйгээр энэ талаар бас нээлттэйгээр надтай ярилцаарай. Гэхдээ мэдээж бид хоёрын яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул зөв боловсон үг ашиглаж соёлтой ярилцахыг хүсье. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Манай өнөөдрийн сэдв бол нууц эрхтнээ томруулчихвал яах вэ гэдэг сэдвээр явах юм аа. Тэгэхээр бүгдээрээ энэ тал дээр туршлагатай бол эсвэл томруулж исэн бол томруулахыг бодож явдаг болвол яг одоо орж ирээд бас энэ талаар ярилцъя. За миний хувьд болохоор яг ингээд нууц эрхтэндээ Вазелин гэж хэлсэн баха.
Вазлин шахуулж үтсэн гэд ийм залуутай уулзаж ярилцчихсэн байхгүй юу. Тэгэд өөр болохоор айгу сэтгэл ханамжтай ямар нэгэн байдлаар одоо юу гэдгүлээ үр нүлээ байхгүй гэж хэлж байсан санагдаж байна. За эхний сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За орой мэндэ. Орой мэндэ. За арийнхаа дууг багсгаарай, радиогоо унтраагаарай. Айгу хол сонсогдож шүү. За одоо яа чи? Утсан дээр л ярмаар энэ да. Ардаа айгу дуртай. Тэ утсан дээр өгн ярьчих за байцаагаарай. За. Машин байна. За дуу бол үнэхээр амар нуучлаар таслахаас өөр арга алга. Бид удаа одоо. За баярлалаа. За сонсогч маань арийнхан дуу яг замд яваа юм шиг машин дотор байгаа юм шиг сонсогдсон шүү. Тэгэхээр болж игэл хэрвээ шууд эфирийн утсаар холбогдож ирээд хөтлөгчтэйгээ ярилцахыг хүсэх юм бол өөрийнхөө аюулгүй байдлыг одоо хангаад бас бусдын аюулгүй байдлыг хангаад машина парклж жагаад холбогдож орж ирээрээ. Мөн холбогдож орж ирэхдээ бүх сонсогчд маань радиогоо унтраах, салгах, блютуthээсээ салгах, спикерээ авах, янз бүрийн чихвчээ салгах гэд зөвхөн утсан дээрээ наагаад ярих юм бол үнэхээр тухтай байдаг шүү. Тэгээ сонсож байгаа үе төв олон одоо секунд болгонд 200-аас 300 мянган сонсогчтой радиогийн хүмүүсийн чихийг бас хайрлаарай гэж хэлье. За би чинь сая ингээд таньдаг залуу гэж ярьсан шүү дээ. Тэр залуу ярьж байхдаа болохоор өөрөө болохоор ийм бас нууц эрхтнийхээ хэмжээнд сэтгэл дундуур байжгаад тийм одоо вазлин ч гэлөө ямар нэгэн филлер шахуулж исэн гэж ярьжсэн. Тэгээд өөрт нь болохоор үнэхээр сэтгэл ханамжийг бол 100% өгсөн гэж ярьжсэн шүү. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За, арийнхаа радиог унтраацсан тийм ээ? Цууратаад байсан шүү. За, одоо болж байна. Одоо болж байна. За, энэ тал дээр ямар нэгэн хуримтлуулсан туршлагатай юу? Ерөнхийдөө бол энэ вазлин юм уу пиллер гэдэг чинь бол ихтэй үнд маш сөргөөр нөлөөтэй зүйлтэй. За. Тийм, тэгээд энийг хүмүүс сайн нэг судалж мэдхгүй. Тэгэл одоо том одоо нууц хэрэгтэнтэй болчихвол одоо айгуу тийм сэтгэл хангалуун байна гэсэн бодолтой явчихад сүүлдээ нэрвэл бин дээр хахна. За энэ тал дээр өөрөө яагаад ийм айгуу одоо мэдээд байна? Эсвэл өөртөө нь тохиолдож байв уу? Өөрөө эсвэл мэрэгжлийн үе юм болов уу? Би энэ талаар огт хэрэгжилж байгаагүй. Гэхдээ ер нь бол маш сайн судалсан. За. Хэрэгжилжсэн хүмүүсийг бас мэднэ. За сөрөг үр дагаврууд нь юу байгаад идэв? Ер нь тэр түрүүний захиан дээр хэлж байгаа сүултээ яг ажиллагаагүй болтгоо гэдэг бол ер нь л автай. Тийм үү. Тэр нь одоо яг ямар мис хүргэсэн болоод яг тэгдэг юм бол бүх зүйл нь юм одоо томруулах вазлин, филлер, биомах энтер гэж байна шүү дээ. Яг зөв чинь айс махны засраар л гадны бит хийчихэж байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэрний яг ингээл вазлин гэдэг чинь тос тэгэл одоо филлер гэдэг чинь арай өөр гэл хэлбэртэй ч гэдэг юм. Ер нь бидний бит гадны бит байгаад байна гэдэг бол урт хугацаанд ч богино хугацаанд ч сөргнөлөөтэй. Ер нь зүйлтэй инженер хүртэл сануулад байгаа шүү дээ. За. Филлерийн биш вазлиныг авах боломжгүй болчиход. Бүр ингээд арснаас нь шуулж авч байгаа гэдэг. За. Гэхдээ хэрвээ тухайн хүн маань өөрийнхөө одоо эрхтнийхээ хэлбэр хэмжээнд сэтгэл ханамжтай биш бол хийлгээд алдвал ер нь яадаг юм? За азуудын биеийн онцлог байгаа л та. Тэгэхээр би юу ч хэлгээд байна гэхээр одоо бид нар Европ, Африк, Америкуудад юу хийж болох боломжгүй. Тийм тэгэхээр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун дагаад би өөрөө мэдэн ямар байна. Өөрөөл байх. Зөв. За. Бид ингээд нөгөө нэг гадны бичлэг тий. Одоо өөр зүйлүүдээс харчаад минийх одоо ийм байна. Тэгэхээр одоо ингээд
эмэгтэйчүүд ч гэсэн ингээд одоо ингээд намайг ингээд тоохгүй ч гэдэг нь иймэрхүү тийм утран үзлээсээ салаад гэдэг. За. За би өөрөөс нь магадгүй хувийн чанартай асуулт асуу яагаад гэвэл бит хоёрыг өөрийг нь болохоор хинч танихгүй байхгүй юу? Таних боломжгүй. Тий дуу хоолойг нь өөрчилсөн дугаарын зарлаг учраас тэгэхээр ийм асуулт тавья гэж бодлоо. Өөрөө болохоор өмнө нь ингээд бас ингээд айгүй их судалж үзээд иймэрхүү мэдээллийг авсан гэсэн. Тэгэхээр яг өөртөө хийлгэе гэж бодож судалж байв уу? Тэгээ одоо хийлгээгүй юм бол магадгүй өөрөө сэтгэл ханамжгүй байсан хэмжээндээ ч юм уу энэ төрлийн асуудлыг одоо яаж зохицуулж байна? Би ер нь усан наснаас эхлээл энэ одоо ах нарын ийм яриануд байдаг байхгүй. Одоо хөвгүүдийн донд ч ах нар яриа штэ. Тийм юм гэсэн ингээд ер нь бол байнгын л гэлч ихэнд байдаг хавдаж байсан ер нь бол. Ах нарыг хараад. Тэгээд ерөнхийдөө энэ бол сонирхоод хийлэгдэг хүүхдүүд байсан. За. Тэгээд дараа нь тэр үр дагаврууд нь ямар болсон үгэн би сонссон. Би бол анхнаасаа л би энийгээс сонирхдаггүй. Эсрэг одоо бодолтойс учраас тэр тусмаа хүмүүс аюу судлаад одоо энэ яагаад ингэж хүмүүс хийлээд байгаа ингэж бол сонирхол татаад. Тий. Тэгээд одоо ч гэсэн хийх хүмүүс байж л бид нар чинь ингээл бизнес мэдээ тараал. Нийтээр ус тасанд орно штэ. Дүүртэн дараал ингээд хийх хүмүүс байж л харагдчих л байж. Зөв. За тэгэхээр одоо юу хэлэх гээд байна гэхээр одоо энэ талаар ингээд бодоод байгаа. Эсвэл одоо яг хийлгчүүл зүгээр юм биш үү гэж бодлоо ер нь аргасан дээр хаал гэж хэлэх гээд байна. Яг тэгэхээр эрүүл мэнд чинь нөлөө одоо кач нөлөө яаж байгаа хэмжээгээр байгаа гэдэг нь шүү дээ тийм ээ. Тий. Ерөөсөө яг огт зүгээр байна гэж байхгүй юм чи хэсэг хугацааны дараа одоо сөрөг нөлөөнд гараад ирнэ л гэсэн. Ойлголоо гинэ ойлгомжтой. Би өөр дээр бараг тусгаж авсан юм шүү. Одоо фэйсбүүкээр ч гэсэн аюул яваад байгаа. За. Тийм плант хийлгэн өшөж юулээ фильтр тавилаа одоо ямар ч нөгөө бид хорт туршилгүй бутаад бараг ингэж тэгээд хамгийн энгийнээр ихэд бид нар гарахаас махны тусрал нэг хийгээл товоолгол байгаад үзээ л да тий. Нууцрахтан чинь тийм бидний биенээс тусдаа тийм өөр зүйл биш байхгүй. Бидний биений нэг хэсэг штэ. Тэгэхээр яг л адилхан бидний биед ямар хорн нөлөө үзүүлэхгүй яг л тийм дулаа. Тэр нь бүр цаашлаад бүр ажиллагаагүй болчих юм бол тэгээд бүр сэтгэл утарлаасаа 7 дараа болоод бүр амиа орлох чинь болно шүү дээ. За ойлголоо. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. Эцэд нэг мэлж болох уу бэ? За тэгье. Бид нар газар зүйн байдлаас шалтгаалаад бид нар Азууд ч гэдгээ сайн ойлгоорой. Тий. Европ, Африк, Америк хүмүүс эргэтэнтэй өөрийгөө харьцуулваа гэдэг юм уу тий? Тий, ерөөсөө битүү зүйл тий. Их боломжгүй учраас. За ойлголоо. За баяртай сайхан амраарай. За. Тэгэхээр яг угаасаа энэ тал дээр бол би мэдчил байна л да. Эрэгтэй эмэгтэйгөө талцна гэдэг нь угаасаа талцуулах зүйл шүү дээ. Би бодохдоо энэ бол миний хувийн бодол. Хэрвээ тухайн хүн маань өөрийнхөө одоо тэр нууц эргэтэндээ бэлэг эргэтэндээ хитрхи одоо юу гэдэг юм бэ? Сэтгэл дундуур байгаад ялангуяа хэмжээ сайзных нь хувьд үнэхээр жижигхэн тий одоо удмынх ч юм уу юуных чинь тийм байгаа тохиолдолд бол ер нь хэлэхээс өөр яах юм бэ л гэж би бодож байна. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна. Үчиг минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? Үчиг минь. За. Жоохон яг дахиад олгоё. Түрүүнийг дууралсан юм байна. Ааха. За гэхдээ түрүүнийхийг бодвол овоо гайгүй. За. Арга радиг унтраа. Нэг яг радио машина унтрахсан байна. За царгаад байна. Давхар сонсож байна. Царгаад байна. Одоо яаж явах шиг вэ? За одоо гайгүй. Йоо чихийг минь аваа иччих штэ. Яг тийм яг яасан юм бэ? Хайр холбогдож байгаа хүмүүстэй батлаа ойлгоод байна.
Ер нь бол ингээд бүгдний сэтгэл хангамж нөгөө хүн зөвхөн сэтгэл хангамж гэдэг бол маш өөр болдог юм байна. Эмнэлгээ яг энэ барьсан бол тгийг маш сайн судалсан. Тэгээд ер нь зөвшөөрөл биш юм байна. За баярлалаа. Ямар ч юм. За. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. За саяны сонсогчийн маань одоо утсандаа байна уу сүлжээндээ байна уу? Ер нь бол айгүй бүдэг бадаг сонсогдсон шүү. Гэхдээ ямар тач хийлэхээр бол очиж байгаа газараа хийлгэж байгаа газар маш сайн судлаа гэх шиг боллоо. Биэс буруу сонсог байхаа. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Радиого унтраагаарай. Байна уу? За салгалаа. Манайхан шууд эфирийн дугаараар холбогдохдоо радиогоо унтраагаад артлынхаа одоо ард нь янз бүрийн хэрвээ дуу шугамтай газар байл тэндээсээ холдоод блютуутээ унтраагаад чихвчээ салгаад утасныхаа спикерийг аваад холбогдоод ороод ирээрээ. Бас жоохон соёлтой хандаарай гэж хүсье. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Алло. Байна. За өчигдөр мэндэ. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Өөрөө бас судалж үзчихэв үү? Хийлгсэн хүн нь байна уу? Хийлгэе гэж бодож байна уу? За ярьж байгаа нь сонсогдохгүй л байна да. Нилээн цаана байна. Айгу буруу юм байна. Буруу юм л да. За. За уучлаарай. Өөрийнх нь яриаг таслахаас өөр аргагүй боллоо шүү. Уучлаарай. За манай сонсогчдын одоо зарим нэг байнгын ингэдэг үлдээ. Гэхдээ хаяа орж иж байгаа сонсогчдын маань утсандаа байдаг юм яг юундаа байдаг ингээ бүр цаанаа сонсогдоод ингээ сонсоход үнэхээр төвхтэй байдаг болохоор таслахаас өөр аргагүй байлаа шүү. Уучлаарай. За энэ тал дээр бол зарим нэг нь зөв өө, зарим нэг нь үзэж болно гэж яхад чинь зарим нь болохоор энэ бол буруултаа гэсэн хандлагуудаас орж ирж байна. Дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна. Өчиг мэндэ. Өчиг мэндэ. За нууц эрэхтнээ томруулчихвал яах вэ гэдэг сэдвээр. За бээр сонсоод явчих. За энэ маш сайн судлаад тэгээд эмнэлгийн одоо хайрцаг юм хэлэвэл зөвөр юм шиг байлаа шүү. Энэ дэрмэд одоо манай надад хийх юм байна юм л та. Тэгээд гараар хийж хийх юм байна. Тэгээд өөрөө айгүй сэтгэл ханамжтай байдаг юм байна. Ер нь ингээд харж марахад эвгүй айгүй сонирхол байдаг юм байна шүү. Тэгээд ингээд яг одоо нөгөө эмгтэй хүнтэй харьцаж байгаа үед бол айгүй тийм сонир зөөлөн байдаг гэж ярьдаг юм лээ. Юу байдгаа? Айгүй тийм зөөлөн байдаг гэж ярьдаг юм лээ. Хөвчөлт муутай байдаг юм лээ шүү. За. Тэгээ яг нөгөө бидний оргороо байх чинь айгүй хатуу байдаг шүү дээ. Тэр нь бол тэгээ хөвчөлт айгүй хатаатай хатуу байдаг шүү. Тийм хийчих чинь айгүй тийм сул болчтой юм лээ. Одоо тэгэхэд гадуур нь тойруулаад мэдээж одоо тэр нэг үеийн ч юм уу одоо мөгөрсийн тойруулаад махруун одоо силикон тэр байдлын юу л гэдэг ингээд шахаад өгчхөрч угаасаа зөөлөрчих юм шүү, нэг юм зөөлөвчтэй юм шиг тийм ээ. Тэгээд ерөнхийдөө тэр мөртөг хүн ярьж байгаа сонсголтууд айгүй тэр зөөлөн байдаг гэж ярьдаг юм байлээ шүү. Гэхдээ цаанаасаа угаасаа нууц эрэхтэн угаасаа л яг байглаараа л босч бууж байгаа юм чинь тэр нь бол нэг айхтар тийм нөлөөлөхгүй юм шүү. Тэгэхгүй надад нэг эмгтэнээс тэр ярьсан чинь айгүй зөөл юм байлээ гэдэг. Бусдаар бол ямар нэгэн сөрөг үр дагавар байна гинөө. Хамгийн гол нь нөгөө хариу зөвөрөл нэг цаг хийж хийхгүй бас буруу хийчих гэж байгаа шулдаг байсан шууд ордог шүү. Зөв. Тэр надад болохоор тэр үндэ цай хийсэн юм уу одоо тэр шаапын таасан юм. Айгүй сэтгэл хангалуун. Зөв. За холбогдсон маш их баярлаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За.
Одоо дээрхэн ч бах. Тэ дээр үед чи одоо яг л тэр нууц эрэхтэндээ одоо бэлэг эмзэг эрэхтэндээ одоо юм хом шахуулаа явж исэн нь болохоор миний сонсч байсан нь болохоор бас ахнар махнар ингээл бүр ингээд айгүй ахнараас сонсон штэ. Тэгэхээр яг л тийм ингээд өөртөө бараг л гэрээрээ шаачсан магчсан хүмүүс байдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээ тэрнээс нь болохоор мэдээж тэгээд эмнэлгийн стандарт дагуу биш те бас болж болохгүй юм гэж шахаа явахар чи мэдээж ямар ойлог бах вэ. Харин одоо болохоор чи яг энэ талаараа бүр мэрэгжлийн эмнэлгээр мэрэгчсэн эмчнэр хүний биед сөрөг нөлөөгүй ядчил хэрвээ байдгийн бол бараг л маш бага хэмжээгээр ийм сөрөг нөлөө гарч магадгүй гэсэн материалыг ашиглаад одоо шахдаг янз бүрийн зүйлээр ингээд хаалганд оруулдаг бэлгүүдээ одоо энэ цаан чин тий эрүүл мэндийн одоо шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг л одоо шахдаг үлгүүд. Тэгэхээр би болохоор нэг айгаад ах юм зүйл биш ухаа гэж хараад байгаа юм. Би гэхдээ мэдхгүй л энэ бол зөвхөн миний хувийн бодол яваад байна. За дараагийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна үчимэндээ. Үчиг сайхан өнгөрч байна уу? Үчимэндээ холбогдсон. Ааха. За нууц эрэхтнээ томруулъя гэж бодож байв уу? Би өөрөө нэг бодож байгаа бэ. За. Манай ажлын нэг балуу томруулсан байсан. Тэгээд их гам бараагүй шиг байгаа. Бас гам барих л бах та тий. Тэгээд нөгөө уур хатар ихтэй байхгүй юу? За. Тэгсэн нөгөө нэг нөөцөө томруулчаад нэг хэдэн оны хамаалтаа. Тэгээд бэлгийн ажил орсон шиг байгаа. Зөлгөө. Бохор оруулаад. Тэгээ ирээд яг нэг ажил дээр нөгөөх нь болохоо байгаа. Тэгээд авч чаддаггүй. Яа. Тамаа тийм. Эрэхтэндээ яг юу хийлгсэн байсан болоо? Тэр нэг кинотэй телефон илүү тийм л нийлсэн гэсэн. Тэгээд одоо нөгөөх эдгийг багт нь болоогүй багт л яасан. Хүнтэй ойртоод. Тий. Тэгээд одоо ингээ мэдээж сэдрээд бохир ороод бөө юм болж байхад нь ямар арга хэмжээ авсан юм бол? Тэгээд бүр болохоо гараад бас надаас нэг чөлөө хэлээд өгч дараад мараад яваа юм болоод тэгээд хэлээ явуулж байсан шүү дээ. Тэгээд бүр болохоо эмнэлэг рүү явсан уу? Тэгээд эмнэлэг рүү явсан. Бүр дэцээ явсан шүү. Бүр болохоо гараад хүндэрх юм бол бүр одоо нэг эстийн бүр шулаад бүр амарсаасаа бүр жижигрүүд явсан. Яа. Бүр сонссон чи бүр ингээд хамаг бие арзаачлаа. Амар тэгээд тэгэхээр хүний надад харуулаад өөрөөсөө бүр амар юм билээ. Тэгэхээр одоо нэг өөрийгөө яг тэр зүйлээ бүр аятайхан болгоё гэсэн биш бүр тэрнээсээ исэн болоод өөрөөсөө болцсон ба штэ тийм ээ. Тий тэгээд бүр балархаа тэгээд явуулаад нэг хэд нэг эмчилгээ дуусах гайг болтаа гэдэг юм ирсэн штэ нэр. Одоо тэгээд тэрнийхээ дараа хүнтэй ойртох гэж амар травматай болсон баха. Амар юм байна. Тий. За холбогдсон яг тэр хүсэж байгаа гэдэг шүү тий. За холбогдсон баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За. Бүр ингээд гам мама бараа гэд яагаад эмчнэр ингээд за тэд хоног эд хоног те ингээд ямар нэгэн эм тан хэрэгэлсэн нөхцөлд хаалгаанд орсны дараа гамаа барь ингэж ийм битгий тийм битгий гэдэг болохоор яагаад гэж хэлдэг юм бэ гэдгийг ойлгочмоор л байгаа юм л та. Тэгээ ялангуяа тэр нарийн нандин эмзэг эрэхтнэрээ тоглох нь чаашаа одоо апресс хаалгаанд орсон янз бүр юм хийлгэцэн үед гамаа барьчмаар биш тэрчүүдээ твчиж болно доо. Твчихгүй юм гэж байхгүй штэ. За дараагийн сонсогч өөрөө тасарсан шүү. Өөрөө ороод ирэх байхаа буцаад. Тэгээд амарлаг болгоол авчдаг. Тэгээд өөрийн буруугаас болоод гамаа алдаал. Тэгээд буцаагаад бүр ингээл мөгөөрсөн дээр тултал шулуулаад байж ин гэдэг чинь аим шиг үсттэй. Тэгээд одоо нэр яг өөрөөсөө л болсон хөлтийг одоо өөдөө шийдсэн ч бол өөрийн толгойд орчихэр тий. Тэгэд иймэрхүү зүйлийг магадгүй хүмүүс сонсоод за хийлгээ дэмий юм байлээ шүү. Ёстой ингэчтийм байлээ, тэгчтийм байлээ, балардын байлээ гэд зүгээр магадгүй яг хувь хүний л өөрийнх нь одоо анхаарамж одоо юу гэдгийг бүх юм дутснаас болоод бас магадгүй эмнэлэгтэй эрүүл мэндийн юм тийм бас буруутгаад яж болохгүй хаа гэж би бодож байна. За дараагийн сонсогчийг авъя.
MJ радио холбогдсон байна. Дано. Үчи миндээ. Үтэминдээ. За, нууц эрэхнээ томруулчихсан эр хүнтэй ойртож үзчихсэн үү? Үтэмтэй. За, ямар юм бэ? Зөөлөн байдаг гэдэг юм. Тэтэм саны юугүй санаад талаа. Ингээд барьж мэсэн чи энэ тэмдээ нэг санаа аваад. Тийм үү. Яг тийм ингээд харсан ч нөгөө яг сексизм чинь юм таашаалахгүй. Аха. Захын тийм үү. Энэ тэндээ овоон гэж нэг албаар овоолгож хийсэн юм болов уу? Яасан юм бол? Нөгөө нэг тэр дэшэл өөр мөрөө хийсэн. Тэгээд яасан ч надад таастай юм уу? Аха. За, байхад их муухай тийм үү. Тэгэхээр одоо ингээд өөрийнхөө эрхтний бүдүүр үлдсэн гэсэн үг үстэй. Тийм яг ингээд юу хийцэн гэхлээр ингээд ажлын шахуулсан гэдэг байна. Имлэр шахуулсан болов уу яасан юм бол? Үгүй гэсэн тийм найз нэг хийсэн гэж. Ямар амар хүнд юм бэ? Ханд ингээд аваацсан юм байна. Яана. Хамаг ингээд доор байхгүй. Тэгээд би алхаар ингэж биднес нэг эмхтэй хүмүүс гэдэг нэг яг ингээд ширээ яг бүр нэг жижигхэн одоо энэ тэр өөрийнхөө юмд нэг сэтгэл хангалуун биш шүү дээ. Тэгэхээр биднес хүүхдүүдээ ер нь банд мантараар нэг 13 нас хүрэхдээ тэр нэг хөгжмөрчин татлуулдаг. Тэрийг бас яадаг юм бол баг тэрэн дээр хүүхдээ бас энэ насаар нэг харж байгаа үнэхээр бас жоохон юм юм байвал. Хэрвээ жижигхэн гэж бодож байгаа бол тийм ээ. Тийм бат том болоод сэтгэл санаад чинь бүх юм шүүлж байна. Гэхдээ наад хөвч таслан гэдэг зүйлийг чинь болохоор одоо ингээ барууны улсынхан гадаадынхан Европынхан болохоор айгүй түлхүү хийдэг байхгүй юу? Тэгээд дээрэс нь бас бүр ингээд 90 цент хүрсэн одоо 30 та 40 та ямар ч насны хүн хийлгэж болдог гэж сонсч байсан юм. Тийм би яг тэр нөгөө эмчээс зөвлөгөө авч хаад ирсэн байхгүй. Яг ихтэй хөлтөг бол нэг 13 насны яг тохиромжтой гэдэг нь 13-аас 14 насны. Тэгэхээр ингээд би жижигтэй хүмүүсээ жижигтэй хүүхдүүд тийм ингээд би гой дадраад хөгждөг л гэж ярьсан лээ. Зөв. Тэгээд мэгж багаас нь дийжээ. Тэгээд зайлуулбал том болчиход болох шүү дээ. Тийм бол бас өөртөө сэтгэл санаа эмхтэй үнтэй өөртөө үнэлэхгүй шүү дээ. Зөв. За өөрөөс нь асуулт асууя. За ийм хоёр залуу байгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд дотн харилцаанд ороход амар бэлэн гом шиг. Тэгээ нэг залуу нь болохоор байглаараа ямар ч янз бүрийн засвар масвар нууц эрэхтэндээ хийгээгүй хэрнээ эскилтэй гэхдээ айгүй жижигхэн боож гатаа заяа. Нөгөө залуу нь болохоор би хаана байгаад байна. Магадгүй скил нь жоохон тийм гэхдээ нууц эрэхтнээ ингээд томруулчихсан ингээд харахад л бүр нэг юм тэ юу дүүрэн гэдэг үлээ. Аль нь тань ингээд алийг нь сонгох уу? Гэхдээ тэр яг ингээд тэр одоо надтай тэр ихтэй шиг биш дээ. Зүгээр ингээд яг эмчим ингээд хийхэд тийм бас нэг юм тэмдэг оруулахгүй л. Тийм шүү дээ тий. Бас нэг яг нэг жигтэй нэг мэддэгтэргүй ч юм уу ингээд гоё жигд ингэсэн бол бас болох юм. Алхах гэж бодож байна. Жижигхэн байлаа гэсэндээ нэг ихтэй нэг таашаал өгөх нэг авьяас шүү дээ. Оршил моршил тий. Тэгтээ хараа орчлоос өөр юмгүй л яах вэ? Тэгвэл бас хэцүү штэ. Нөгөөх нь ингээл гараад ирсэн чинь нэг тийм мим яваадсэн мэт. Өмдийн шовтлсон чинь ингээл зүгээр шууд хөх инээд хүрдэг. Тэ? Тэгээ хийсэн чинь зүгээр гжигдээд байдаг. Харин тийм болохоор ингээл хүүхдүүдээ ер нь бандтай хүмүүс бол зүгээр багаас нь тэр мөрөнд хичүүдээ. Тийм. Тэгтээ насаараа зайлуулж байдаг. Хинт тэрийг харуулах нь том 90 цент үрчээ тийм үстэй. Энэ хэм жоохон гэж харуултай нэстэй. Би тэгээ боддоо штэ хаяа нөгөө нэг бүр ингээ байгласаа бүр цаанаасаа амжижгоон юм эргэтэнтэй ирчүүд ингээ сав маунд ордгоо хаа та гэд. Угаасаа тийм штэ зайлуулаа өөр хүний юм хажууд нэг юм гоцааш юм хажууд нь онжээд өөрийнх нь жоохон юм онжээд байлаа. Тийм штэ тий. Тийм яг тийм ингээд
их гоо том өөрөөсөө өгөхгүй хүн байлаа гэхэд нэг хажууд наалаг тэгжсэн гохтой хүн байхад тэгэл тэр нь бас атаа гэсэн шүү дээ. Аа. Гэхдээ хөөх мөхийг бол бид нар өөрсдөө хийлгчнэ. Тийм бас тий. Ой оргоор байлаас гоё шүү. Оргоороо байвал бүр гоё л доо. Тэг бүр бас цаанаасаа удмын хөхгүй эмхтэй хүн бол тэгэл одоо өөр яах юм бэ? Тий, үнэхээр найз залгын ч юм уу нөхөр нь тий. Одоо зөвхөн хоёлаа явсараа биений бүх эргэтэн рүү ороод. Тийм бүгдийг нь яриад. Тий. За бүх ширээ. Бүксийг маргааш арья. Үлдээ л да. За холбоо. Яг ажил таарахад яг ингээд нэвтрүүлэлтээ ингээд таардаг байхгүй. Гэрээ гадаа зогсоод ингээд бүр одоо орой болгоно донтой юм шиг танаас. Гоё штэ наач. Оны шилдэг сонсогч. Оны шилдэг унтах өрөө сонсогч. Гоё ингээд яа тавиараа. Хоёлоо тэгж жагаад нэг уулзъя заяа. Уулзаад энэ талаар ингээд сайхан ингээд wine zine уусан шигээ ярья. За тийштэй таавч жоо юм ийсэн. За холбогдсонд баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. Сайхан өнгөрөөрэй баярлалаа. За. Манай эмэгтэйчүүд чинь айгуу гоё штэ. Ингээд айгуу нээлттэй тийм ээ. Эрчүүд яг нөгөө магадгүй хөтлөгч нь эмэгтэй хагаад болохоор жоохон ичээд идэм болов уу заримдаа боддгийн. Эмэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийгээ зүгээр л woman support woman гэдэг шиг те эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ төлөө гэж гараад ирж байгаа байхгүй. Тэг хом ой чанартай баазна. За хоёр сонсогч орж ирсэн эхнийхийг нь авчи. MJL радио холбогдсон байна. Яй. Арын дуул алсан сая. Бано. Бан. За. За энэ тал дээр юу гэж бодож байна? Би хүмүүсээ ярианаас сонсоход тэр юу хэлсэн гэж яриад байгаа. Сэлкош хоосон гэдэг нэг манай нэг найз ярьж ирсэн. За. Тэгээд тэр маань өөрөө нөгөө гам барихгүйгээр бэлгийн харьцаанд ороод. Бас за. Тэгээд тэр шулуулаад. Йоо. Аха. Тэгээд ихнэр хүүхдээсээ хүртэл салсан тийм аюултай тийм юм тохиолж ирсэн. Хүй тэгэд шулуулчаар чи одоо шулуулах гэдэг нь ойлгоод байна л да. Тэгээ буцаагаад янз бүрийн байдлаар ингээд янзлчиж болдгоо юм уу? Болдгоо юм шиг л. Тэгээ тэр чи ихнэр нь салаа явчихсан ямар ч амьдралгүй болоод сүмэлдэн тэгээд ариг таарсан дурцвал нас урсан шүү дээ шаваас. Ямар хэцүү юм бэ тийм ээ. Тэгэхээр тэр бол дэмэл гэж бодож байна. Үгүй тэр хүн чи өөрөө гам бариаг юм биш үү? Харин тэгээд яг ирээдүйд бол тэр юу яадаг гэсэн бас нэг тийм нөгөө солролт үүсчихдэг гэж яриад байт юм байна. Зөв. Тийм тэр манай нэг найз бол тийм сэтгэл санааны готролд ороод тэгээ сүүлдээ архин дөрөө баларсан шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Тэр нөгөө нэг 13 настайд нь тэр хэмээр хийгээл авахгүй л гэдэг. Тэр бол яг нь ариун цэвэр тал дээр сайн. Тэр казакууд ч юм бол хүүхдээ бүр хаасан 3 настай байхад тийм явслал хийж авдгийн гэсэн шүү дээ. Одоо манай хоёр хүү вэ штэ. Одоо би чи хоёр хүүтэй. Хоёулаа одоо ингээд яг ингээд бага нас дээр бүр нялх дээр нь хөвчийг нь таслуулж ирсэн. Тийм тэр тэрхийнх нь гадна талаар байдаг арсын л авдгийн гэсэн. Одоо тэр энэ тийм нөгөө анагаах хөгжсөн ердөөс өвдөхгүй зүгээр тийм аппаратаар л аваачдаг. Одоо юм хөгжсөн юмыг бол айгүй хурдан түргэн тэгээд стандартын дагуу гоё хийдэг болцсон лээ. Тийм цэвэрхэн хийдэг болсон. Тэгээд ялангуяа тэр нөгөө ирээдүйд нөгөө нэг эмэгтэй хүндээ их нэртэй бэлгийн ариун цэвэр тал дээр маш сайн байдаг гэсэн. Тийм эрүүл мэндэд нь ч гэсэн айгүй эрг нөлөөтэй. Тийм. За. байдаг юм байл шүү. Баярлалаа. Холбогдсон баярлалаа. Ориг сайхан өнгөрөв. За, ер нь одоо ингээд бас ингээд хоёр дахь ороод ирлээ шүү дээ сонсогч маань тий. Одоо нэг сонсогч биш шүү. Нэг хоёр өөр сонсогч орж ирээд яг нэг талаар ярьлаа. Юу вэ гэхээр яг хийлэгдсэн байжгаад гам барих үедээ гамаа барихгүй өөрийн буруугаас ч юм уу өөрийн хариуцлагагүйгээс болоод имлэгээр яваад тэгээ шулуулаад тийм болоод ингээд амар хохирол үдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй эрчүүд маань энэ тал дээр үнэхээр хийлгэхийг хүсэж байгаа бол имлэгээ сайн судал энэ төр юмнуудаа маш сайн судал очиж уулз зөвлөгөө аав. Тэгээ хэрвээ орсон тохиолдолд жоохон тийм төвчээртэй байл та.
заавалжгүй нэг заавар дотн харилцаанд орсон ороогүй нэг өсрээл нэг сар 2 за бүр цаашдаа би сайн мэдэхгүй нэг 2 сар ч юм уу те. Иймэрхүү хугацаанд л гам барих байлгүй дээ. Тэгэхээр энэ хугацаанд төвчээс сурчгал хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр төвчөртэй ир хүн хийлэгдэг баг имчилгээ юм уу хаашаа. Тэгэхээр энэ тал дээр бас жоохон бодууштай юм биш үү? Дараа нь бас идэрхтнэрээ хохироод сэтгэл санаагаараа гэр бүлэрээ хохирно гэдэг чинь бас үнэхээр харамсалтай байна. За. Эмжил радиогоо сонсож байгаа ялангуяа унтлагын өрөөс нэвтрүүлгээ сонсож байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд манай унтлагын өрөө гэсэн YouTube хаяг байгаа, пэйж байгаа. Түүнийг дагаараа мөн унтлагын өрөө гэсэн Facebook пэйж болон хаалттай групп байгаа шүү. Тэгэхээр унтлагын өрөө гэд монголоор кириллээр бичээд хайгаад ороод ирэх юм бол манайхтай нэгдээд бид нартэйгээ нэгдээд өөрсдийнхөө талаар өрөөлд тохиолдсон зүйлс ингээд янз бүрийн нэмэх 21 сэдвээр ярилцах бичих боломж байгаа шүү гэж хэлье. За нэг сонсогч холбогдсноо гараад явцсан шүү. Миний бас нэг найзалдаг байсан нэг эмэгтэй ярьдаг л байсан л та. Нөхөр нь бол янз бүрийн байдлаар одоо юу гэдэг юм те олон жил ингээд нөхөртөгөө нэг хамт амьдрахтаа зүгээр одоо өөрсдийнх нь бэлгийн амьдрал те энэ төр дотн харилцаа бол ямар нэгэн асуудал байгаагүй гэж байгаа. Тэгээ байсан чинь нэг өдөр нөхөр нь хот руу явчаад ирээ гэж ирээд эндээс яваад очихдоо зүгээр нөгөө эргэтнээ томруулчихсан янз бүрийн юм шахуулсан байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс болоод ер нь явандаа жил гарны дараа ингээд хоёр ос маань хоёр тишээ салсан юм факт үнэхээр юм амьд жишээ байна. Яасан бэ гэсэн чинь зүгээрээс эрэхтнийг одоо дур мэдээд хоорондоо ярилцахгүй солиулсан дээрэс нь хийлгэхдээ бүр хит томруулсан юм яасан. Тэгээд дотн харилцаанд орох болгонд амар хөвдөлт мэдэрдэг байсан тухгүй байсан гээд тэгээд ингээд цааргалж нөхөртгөө ортохгүй гүүсээр агаад тэгээ салсан удаа байдсан шүү дээ. За дараагийн сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна. Үчимэндээ. сайн байна уу? Сайн байна уу? За, орой мэндүргээ. За, орой мэнд. За, өөрийнхөө нууц хэрэгтнээ ямар нэгэн байдлаар томруулж үзсэн үү? Би яг 2 жилийн өмнө нэг тийм хагалаа ярьсан юм аа. За. Хагалааг нь одоо тийм томруулах тийм. За, ямар үйлчлэгийг нь авсан юм? Тэгэхээр ингээд 5 см-аар ингээд томруулна гэдэг манай ажлын газрын бүгдээрээ 5 см-аар томруулнаа. Тий ингээд за. Тэгээд тэр эмчийн судлаад би ингээд найзынхаа очсон эмчиг рүү очлоо. За. Тэгсэн чинь тэр эмч нь ингээд миний боогод ирсэн. Бэнэ үү? Тэ яасан би гараа авчихсан шүү. Буцаад ороод ирээрээ. Амар орцсон сонсч ирсэн чинь зүгээр тэгээ тэр юм чинь миний эрхний гаргаж ирсэн гэстэй байхгүй болсон. За яг өөрөө болохоор 2 жилийн өмнөхөр саяхан хэлгсэн юм байна. Уул нь бол яг биднэрт яг хэрэгтэй мэдээлэл ч юм уу эсвэл энэ ийм санагцаан тэр тийм юм шиг байна л шүү гэж яг хэлэх ёстой сонсогч маань байсан юм шиг санагдаж байна. За би болохоор ерөөсөө одоо хувьдаа ч юм уу янз бүрийн байдлаар одоо нууц эргэтнээ ч юм уу томруулсан янз бүрийн юм хэлгэсэн хүнтэй одоо таарч үзээгүй л дээ. Тийм болохоор одоо үнэхээр магадгүй эмгтээчүүд маань ч гэсэн тий манай нөхөр нууц эргэтнээ томруулсан шүү дээ ч юм уу одоо ингээд томсгох юм хэлгэсэн бас бөгжлөх гэж байд юм лээ. Им тийм хэлгэсэн байх юм бол орж ирээд бас яриараа сайлж болно муулж болно тийм үү. Ягдвал яг өдийд унтлагын өрөө нэвтрүүлгээрээ нэмэх 21 жанрын сэдвээр бүгдээрээ ярилцдаг байгаа шүү. Тэгэхээр хичиж имэхгүйгээр айж санаа зовхгүйгээр хин нэг намайг ингэ бодчих болоо хин намайг шүүмжлэх болоо гэсэн зүйл манай нэвтрүүлэг дээр байхгүй. Ягдвал тохиргоон угаасаа нэмэх 21-ээр явж байгаа шүү. За лайв үзэж байгаа бүх сонсогч нартай энэ үчиг мэндийг хүргье. Дараагийн сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна уу? Үчимэндээ. За, арийнхаа радиог унтраагаарай. За, өөрөө ямар нэгэн байдлаар нууц эргэтнээ томруулж байсан удаа бий юу? Би нэг юм ярих гэдэг. За, арийнхаа дууг багасгахгүй бол эсвэл ард нь хүмүүс яваад байгаа юм болов? За. Би нэг манай нэг найз байсан. Тэгээд тийм телефон шахалсан. За хинээр шахуулсан юм бол энэ төр эмнэлэг дээр утсан юм болов уу хувь хүн юм болов? Хуваараа алсан шиг. За
Тий. Мм. Тэгээ ер нь тийм сөрөг муу юм гэж ярьдаггүй байсан шүү дээ. Мм. Сүрэг муу юм байхгүй гэдэг үү? Тий. Би ч тэгээд бас тийм болгох юм уу гэж бодсоо тэгээ айгаа. Ааха. Хүн амтэн чинь дараа нэг дөрөвний хүний хэлжсэн шиг сулралтай болдог гэдэг дараа. Мм. Тэгэхээр зэ байдгийг гэж бодсон. Зөө. Хажууд нь нэг шин гэтэс нэг хүүхэдтэй цугараад тэгээд л ер нь бахируулалт тэгээд Ааха. салдаг бол юм байлээ. Хүүхэн нь үү? Тий. Дараа нь Аа. утасч яваад тайлаас нүгөө гэдэг. Одоо нөгөө нэг юмны амтанд орно гэдэг шиг. Нэг юм амтанд орно гэдэг шиг. Ааха. Зөв. Тэгээд тэгээд ийм бодохын шиг бодсноос үлдээ хүнээс сонсоод байлээ. Одоо тэр найз нь холбоотой байдаг юм өөртөө? Үгүй тэр маань болсон болчихсон. За. Гэтэ явандаа хиттэй ямар нэгэн байдлаар тэр нөгөө нэг өөрийн чи яриад байгаа сулрал энэ төр нь мэдрэгдсэн гин үү? Ер нь тэр шээж мэстэй ер нь өөртөө байдаг юм шиг. Зөв. Ер нь тэгээд л дэмэ юм байна да. Гэтэ ер нь бол өөрөө болвол хэлэхдээ манаа найз хувь хүнээр хэлсэн юм шиг байна лээ гэсэн шүү дээ. Тэгэхээр клиникээр биш эмнэлгээр биш учраас магадгүй сөрөг нөлөө тэгж гарсан баха тийм ээ. Харин тий. За. Дэмэл юм байлээ те энэ байгаараа байсан тийм. Аль талыг нь л бодвоштай юм байна. Тий. Тэр шээх үеийн харж байхад ер нь за дэмэ юм байна гэдэг. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За энэ хүрээд манай өнөөдрийн хэнд ч битгий хэлээрээ урайтай онцлог өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Манай өнөөдрийн сэдв бол нууц эрэхтнээ томруулж чухал яах вэ гэсэн сэдвээр явлаа. Сонсогч та ч гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн янз бүрийн асуудалтай нэмэх 21 түүхүүдийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл ариун bэлэг@mjlradio.com хаягаар явуулахад хангалттай байгаа шүү. За хөтлөгч Халукан маргааш үдшийнхээ хөтөлбөрүүдээр та бүхэнтэйгээ уулзах болно. Тэгээ ялангуяа унтлагын өрөө нэвтрүүлэг маань маргааш олныг танил алдартангуудын нэмэх 21 явдлын талаар ярьдаг байгаа пүрэв гарагта. Тэгэхээр бүгдээрээ орж ирээд нэвтрүүлгээ сонсоорой. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. MJL радио Дэлхийн монголчуудын MJL радио 88.3